Удмын бичиг вебсайтн дээр нэвтрэх, бүртгүүлэх заавар танилцуулъя. Удмын бичгээ хөтлөх заавар танилцуулъя. За нэвтрэх хэсэг дээр бол өмнө бүртгэлтэй мэдээж байсан болоод бүртгүүл нэвтрэнэ. Бүртгэл хэсэг дээр өөрийнхөө утасны дугаарыг оруулаад 6-аас дээш оронтой тэгээ нууц үг зохиож оруулах нэ. Дээд доод 2 удаа давтахтаа мэдээж хооронд адилхан байх хэрэгтэй тийм ээ. За бүртгүүлэх. За ингээд нэвтрээд орсон. Бүртгүүлсний дараа болоод нэвтэрж орно. Нэвтэрж орохдоо сая бүртгүүлсэн ирэхээрээ нэвтэрж орно. За тэгээд аппликейшн маань удмын бичиг хөтлөх болон өөрийг нь одоо удмын бичигтээ оруулсан хүний одоо удмын бичгийг харахад төлбөртэй байдаг учраас төлбөр одоо шууд ингээд нэхнэ. За тэгээд төлбөр нь бол 2 янзын төлбөр байгаа. Нэг нь болохоор харах одоо сайн хэлсэн тийм ээ. Нөгөөх нь болохоор өөрийнхөө гэр бүлийг гишүүдийг оруулах юм ирэх байх нэ. За би одоо энэ дээр юу яагаад хөтлөх одоо төлбөр төлье тийм ээ. За купегээр мэдээж төлбөр төлөгдөнө. За энэ купег бол юун дээр гар утсан дээрээ тийм ээ энэ купег оруулаад төлөх нэ. За би энийг купег оруулаад үргэлжлүүлье. За төлбөрийн төлсөн. За үүний дараа бол хэрэглэгчийн за яг энэ бол нөгөө нууц үгээс солих молох юм мэдээлэл байгаа тийм ээ. За тэгээ удмын бичиг рүүгээ ороод удмын мод гэдэг нь дээдл дээр нь юу вэ систем тийм ээ. За энэ дээр ингээд өөрийгөө оруулаад тэгээд аавыгаа оруулаад ээжигээ оруулаад өөрийнхөө эхнэр хүүхдээ оруулаад ингээд удмын бичиг шааш авах нэ. За би удмын бичиг оруулсан байгаа өөр модны хэсгийг дараагийн видеон дээр үзүүлье.